Амьдралд юу ч тохиолдож мэднэ. Цагтаа хичээл тараад хамт тоглодог байсан найз цагдаа болоод яалтчгүй тохиолдолд байцаалт авч болно. Багада чулуу үрж хад дүүлэн гүйж тоглож байсан нусгай жаал бизнесмен болоод хамтрагчаар ажиллах саналыг танд илгээж болно. Хинч биш гээд тоохгүй байсан хитрхи номоо нэгэн хэвтэрд ороод туйлдахын цагт эмч болчихсон орж ирээд идгээж совлож арчлаад энэ орчлонг мэдрэх боломж олгож мэднэ. Найз гээд хамгийн ихтгэл амт чинь нармайг чинь нээгээд нам хөлхтөж мэднэ. Айл сахалт явсан айгүй сайхан ах чинь алдаж бүдрээд доройтоод архичинч болж мэднэ. Амнаас нь үсэг цохуудаггүй байсан ир амар даруухан нэгэн шин нэвдрээд ярахчинч болж мэднэ. Амьдралд юу ч тохиолдож болно. Уруудаж болно. Буруудаж болно. Өгсөж болно. Өөдлөн дэвшиж болно. Ундж явхад орхиод одсон нэгэн гүйж говшоод ороод ирж мэднэ. Араар чинь муулаад нэрийг чинь хулгаалсан хугалсан ч ахиад юу ч болоогүй мэт жүжээд хүрээд ирж мэднэ. Алхамаар зүтгэсээр л чи өөрөө амжилт гэж одыг шүүрнэ. Амжиж та тэнд хүрнэ. Өөрөөс ч илүү итгэх өөр хинч байхгүй. Өрөөлийг бүү дорд үз. Өөрөөс ч илүү хин нэгэн үргэлж байдаг. Хүний өмссөн хувцс хэрийг нь биш хідэнтэй мандаж явсан дүрийг нь сана. Баярлалаа та бүхэндээ. Мистер Т байла. Өөрийн зохиосон шүлгээ та бүхэнд уншиж танилцууллаа. Таалагдсан бол лайк, шеэр, subscribe